Сайн байцгаана уу? Боловсролч тань мэдхүү шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний сонгож авсан сэдэв маань сүүлийн үед бидний амьдралд их тулгамдаад байгаа асуудал үүсгэж байгаа сэдэв болох донтох эмгэгийн талаар бид нар Master Brain компани сэтгэл засалч, донтох эмгийн судлаач Гант Тулгамт маань ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр урилгыг минь хүлээж авсанд их баярлалаа. За тэгэхээр хоёулангийн өнөөдрийн сэдэв болохоор донтох эмгэг тий яг ингээд сүүлийн үед магадгүй айл болгонд асуудал болж байгаа байх. Яг нэг ямар нэг донтох эмгэг гэдэг чинь маш олон төрлийн эмгэгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа энэ талаар үзэгчдээ сонсогч нартаа мэдээллийг өгье. За тийм. Донтох эмгэг маш өргөн үрээтэй ойлголт. Тэгэхээр хүн одоо яг байглаасаа бол одоо жишээ нь бид нар тийм ээ одоо хүчил төрөгчийн хамааралд амьдардаг тийм ээ бусад чимдчилийн хараат байдалд амьдардаг. Гэтэл энэ маань бол хүний биед хэрэгтэй бидний хэвийн одоо ажиллаад амьдраад явхад хэрэгтэй зүйлүүд байгаамаа гэдэг. Нөгөө талаасаа гэх юм бол олдмол тийм юунууд байна. Янз бүрийн донтох эмгэгүүдийн асуудал байна гэдэг. Ер нь иргэд бол нэлээд мэддэг болсон байгаа. Хоёр янзын донтолт байгаа. Маш том хүрээгээр нь аваад үзэх юм бол нэг хэсэг нь бол яг нөө одоо архи хэрэглэх, тамхи татах гэл юм. Нөгөө талд нь болохоор зангуулийн хүрээнд үүсэж байгаа донтох эмгэг гэсэн юм хоёр бүлэгт хуваагдж байгаа. За ер нь хүмүүсийн хамгийн их мэддэг донтох эмгэг бол нүдэн дээр ил байдаг тийм ээ, тамхины хэрэглээ тийм ээ. За архи сектурал хундааны хэрэглээг бол хүмүүс бол энэ өөр донтох эмгэг гэж бид нар их мэддэг шүү дээ. Айгуу бол. Зангуулийн хүрээнд үүсэж байгаа донтох эмгэгийн үед бол ямар нэгэн юмыг гаднаас нь одоо уугаад тариад тийм ээ идээд сороод эргэлдэг тийм байхгүйгээр үүсдэг. Тэгэхээр энийг ойлгоход хүмүүс жоохон бэрхшээл учраад байдаг. За шинэ миний хувьд бол сүүлийн үед дөр цахим мөрийн төтөглөм дээр ажиллаж байгаа. Тэгээд гаднаас нь харахад тэр хүн ч юм бол ингээд бүх эд эрхт нь бүтэн тийм ээ ажил төрлөө хийгээ яваад байгаа. Гэтэл нэг хэсгээр ингээд асуудал үүсэж байгаа. Тийм болохоор ер нь хүний амьдрал байдаг бүх зүйл тодорхой хэм хэмжээтэй хязгаартай байх ёстой. Бүр ярих юм бол хүн ажиллаа хийхдээ хүртэл цаг нараа тохируулах хэрэгтэй болоо явж байгаа. Маш их одоо юу гэдгийг ажилдаа дур сонирхолтой эсвэл амжилтанд хүрэж байгаа гэдэл тийм унтах нойроо мартаад л тийм идэх хоолой хоошлуулаад л зүтгээд авах юм бол хүн бас л асуудал бол үүснэ гэдэг. Тэгэхээр нэг талаасаа бол амьдралын тэнцвэрт байдлыг хадгалаад явах гэдэг зүйл бидний амьдралд одоо их тулгамдж байгаа. За ер нь 21-р зууныг бол би ер нь донтолтын суун юм байна л гэж харж байгаа. Яагаад тэгэхээр бид нар одоо энэ дэлгэцийн хэрэглээ байна тийм ээ. За ингээл цаашаа явах юм бол ингээд бүр ар араасаа ийм дондох эмгэгт өртөх эрсдэл маш өндөртэй яваад байгаа. Гэхдээ техник технологийн хөгжлийг бид нар зогсоох боломжгүй учраас ямархуу төвшөнд хэрэглэх вэ гэдэг тэр зүйл дээр л бид нэр анхаарах хэрэгтэй болчихж байгаа. Тэнцвэрээ хадгалах гэдэг юм дээр л тийм ээ. Тэгээ утас сэргэлж байгаа болон асуудалтай гэж үзэж болохгүй. Гэхдээ хүмүүс юг бодож байгаа хэрэгтэй гэвэл ер нь миний энэ одоо хэрэглээ гар утасны хэрэглээ тийм ээ. Одоо энэ компьютер ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээ маань миний амьдралд сөрөг нөлөө үзүүлэл одоо би яаж мэдэх вэ? Яаж үлсэн сэргийлэх вэ гэдэг асуудлууд яригдана гэдэг. Тэгэхээр дондох эмгэг гэдэг маань бол тийм маш хөргөн хүрээний одоо хүн болгон тулгамдах магадaltaй ийм сэдв байгаамаа гэж бодож байна. Би харин сая бас ингээд нэг судалгаа харлаа л да. Монголд нөгөө нэг статистик судалгаа ерөнхийдөө донтох эмгээр яг сая нөгөө бид гэдэг юм дэлгэцийн мөрийцэг тон гэдгээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр 2020 онд гэхэд 2 хүн л хэвтэ эмчилүүлж ирсэн тийм статистик үзүүлэлт байсан чинь 2023 онд 97 гэж орж ирсэн байхгүй. Уул нь бол ингээ магадгүй бид нар ч гэсэн ингээл анх оюутан болоод сэтгцэн эмгэг гэдгээр ингээ судалж явах үед бол мөрийцэг тон гэдгийг бол ингээд нөгөө нэг дурдаад ийм дом байдгаа. Тэгтээ нэг их тохиолдохгүй ч гэдэг юм уу те ингээд сурч исэн. Яг их хөвчлэн архин донтох эсвэл сэтгэц нөлөөт нөгөө им бодисын донтолтыг л илүү голцоо ярьдаг байсан бол сүүлийн үед энэ мөрийцэг тон гэдэг чинь ингээд айгүй хүч түрээд ороод ирсэн. Эн чинь тэгээд нөгөө яг сая түрүүн хэлсэн шүү дээ магадгүй өөр донтох эмгэгүүд нөгөө бие махбодын хувьд хамааралтай ороод тэ арх тамхи сэтгэц нөлөөт юм байц. Тэр чинь бол ингээд бие махбодын хувьд муудаад эсвэл амьдралын чанарын хувьд муудаад бусдын анхаарлыг амар их татаад идэг учраас тусламж аваад идэг шүү дээ. Тэгэхэд ингээд ажиллаа хийгээд байна. Би энэ гайгүй өвдөж хавдахгүй байна. Тэгээд ахаар нөө эмнэлгийн тусламж ерөнхийдөө энэ нэг ер нь аавна гэж хүмүүс ойлгохдгүй байсан шүү дээ. Тэгэхэд бүр ингээ эрс ихссэн байгаа байхгүй.
Тэгэхээр энэ бол зүгээр 97 гэдэг бол зүгээр тоо байх. Тоо. Энийн ард одоо танд одоо яг ингээ практик дээр ажиллаж байгаа хүнд ер нь ямар тархалттай байна вэ? Ер нь одоо хүмүүс бол ингээд хүн болгоны танилын хүрээний дотор нэг тийм тоглоомын асуудалтай их бага хэмжээгээр байна гэдгийг бол ойлгодог болж байна. За тэгээд одоо мэдээлэл авах боломжтой болсон учраас энэ талаар ингээд хүмүүсийн бичсэн, ярьсан тийм ээ одоо тэр нэвтрүүлэг ярилцлага подкастуудыг үзээд хүмүүс нэлээд тийм ойлголт хурд хугацаанд авч ийн л та. Тэгэхээр энэ асуудал маань бол нэлээд тийм одоо тархмал тийм байг шинжтэй болоо явчихж байна. Одоо. Тийм одоо. Тэгэхээр яг ковидын тэр хөл хорионы үед хамгийн хурдтай ингээд тархсан хиллүүд тавигдсан байгаа байхгүй юу. Тэг яг хоо зарим тохиолдолд бол ер нь тоглоо явдаг хүмүүс бол мэрсэр бидний амьдралд бол байдаг л байсан байгаа байхгүй юу. Тэгтээ тийм одоо тоо хэмжээний харьцангуй тийм цөөхөн байж байгаа. Гэтэл одоо энэ бид нар гар утасны хэрэглээ, интернетийн одоо хэрэглээ гэдэг маань бол хүн болгоны одоо хэрэглээ болцсон учраас ямарваа нэгэн юмыг даган дуурайх байд юм уу одоо нэг юм соёлын одоо нэг тренд загварын тренд явдаг шиг донд мөрөөдөө тоглоомтой холбоотой асуудлууд ингээд хүмүүс дотор маш хурдтай ингээд тархсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө магадлалын онолоор хэдэн хүн тэрийг оролдож үзсэн бэ гэдгээс хамаарат эмгэгтэй болж байгаа тооч нь гарч ирж байгаа. За магадгүй 10 хүн ингээд тоглоод үзэхэд бол ингээд явсаар нэг юм хоёр хүн дээр л асуудал үүсэх магадaltaй. Гэтэл 100 болоод иглэнгүүт эн чинь бас 10 гал 1000 тэгэл хэдэн зуун мянга гэдэг ингээд явахаараа чи ингээд тархаа явчихж байгаа. Тэгэхээр тоглоод үзсэн хүн болгон бол асуудалтай болохгүй. Гэтэл тэн дээр ямарваа нэгэн байдлаар ингээд тэр наажмаар даамжраад сонирхоод ингээд цаашаа явчихж байгаа дүр зураг бол харагдаж байгаа тийм. Тэгэхээр мөрөөдөө тоглоомын онцлог гэх юм бол маш их одоо үр ширэнд өөрөө тэрийг контролж чадахгүйгээр ингээд ороо явцдаг. За тэгээд тэр мөнгө төгрөгөө олохын тулд хүн одоо хин нэгний судлаа яриад тийм үү тийм ээ. Одоо зарим нь бол уучраа хийлээд авдаг, зарим нь болоод яах нь зээлээч энэ асуудлыг би дор нь эргүүлээд өгчнөө гэсэн маягтай. Тэгээ өөрт нь ямар ч боломж болцоо хязгаарлагдсан байхад нөгөө нэг тавьсан байсан өөрөө би ер нь энүүгээр л азаа үзчихэж төглөнө гээл яваад байгаа нэгэд асуудал болоо явчихад байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн дөрөнд бол хүний ажил дээр асуудал гарч ирж байна. Эрүүл мэндийн дээр нь асуудал гарч ирж байна. Тийм ээ сэтгэл санаанд тогтохгүй, төвлөрч ажиллаа хийж чадахгүй. За тэгээд тэгмүүд арга гэр дээр асуудал гараад ирчихэж байгаа байхгүй юу. Гэр бүлийн тухайд тийм ээ нөгөө хамаг гэр бүлийн нөгөө одоо хадгаламж орлогч байхгүй болоод байна шүү дээ. Байр маараа хүртэл ингээд барьцаан тавиад тэг машин тэргээ тавиад тоглолцож шүү дээ. Тэгэхээр нэг юм айхтар хүний амьдралд их богино хугацаанд их том дарамтанд оруулдаг онцлогтой зүйл бол мөрөөдөө тоглоомын асуудал байгаа юм л та. Тийм. Тэгэхээр ер нь яг хүн бол магадгүй яг сонирхож үзэх нь бол тухайн хүний сонголтын асуудал шүү дээ. Бид нар бол хин нэг бол энийг хизээж ийшээ орж болохгүй гэж хэлэх тийм эрхцэн үед л одоо юу байхгүй. Мэргэжлийн хүний тухайд гэх юм бол яг ингээд нарийн судлаад ингээд мөрөөдөө тоглоомоор ингээд сайхан амьдрал ахын тэгшрээд бүх юмд асуудлыг шийдэгдээд их сайхан тийм ээ санаа зовох юмгүй ингээд хангалуун сайхан амьдарч байгаа тохиолдол маш бага. Их бага хэмжээгээр хохирсон. Харамсалтай тохиолдлууд нь хамаагүй их болоо явчихж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ маань бол нэлээд тийм одоо хүн тамхи татаа явж байхад бол энэ тамхинд орцсон гэдэг шиг одоо манай энэ одоо тоглоод одоо алдаад нэлээд асуудал үүсчихэд байгаамаа гэдэг тийм одоо илбэг болох тэр цаг үе рүү яваад байгаа мó гэж боддог байгаа байхгүй. Би бас яг бодчихсон байхгүй. Эртээр ингээд утсан дээр яг нөгөө санал болгоод ингээд гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд та эхний тоглоомныхон баг мөнгийг нь бид нар танд өгөнч үлээ. Тиймэрхүү утгатай байсан санагдчихэв. Нөгөө нэг та өөрөөсөө мөнгө гарахгүйгээр л амтсан эхний ээлжинд ингээд тоглолчихно. Ингээд байн ингээд утсан дээр ороод ирсэн чинь надад бас нэг тийм бодол төрж байгаа байхгүй. Юу гэдэг юм бол нэг үздэг юм билүү гэж бодсноо. Гэхдээ би бол нэг тэрийг сонирхгүй. За угаасаа л ингээд эн чинь мөрөөдөө тоглоомч штэ гэдгийг би мэдж байгаа учраас би бол болчихж байгаа байхгүй. Тэгэхээр анзаархаар одоо яг танд ямар насныхан голцоо яг мөрөөдөө тоглоомд донтоод байна. Одоо хүүсийн хувьд насны хувьд тэ ажил төрлийн хувьд ч гэдэг юм уу эсвэл магадгүй хувь хүний онцлог энэ ч байна уу? Ажил мэргэжлийн тухайд гэх юм бол нэг онцгой ялгаа харагдаагүй. Гэхдээ сүүлийн үед юу ажиглаж байна тэр хөргөлтөөр явдаг. За ажил. Одоо үйлчлэг үзүүлээд мөнгө төгрөг авдаг. Тэгээд
яг энэ одоо санхүүгийн чиглэлээр ажилтдаг одоо банкны ажилтан ч юм уу эсвэл банк бус тийм ээ мөнгө орж гардаг тэн дээр ажилтдаг залуучуудаар аяг их асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Ажлаа хийх явцдаа тэгээд нөгөө компани данс руу хорох хэрэгтэй мөнгнөөс тодорхой хувийн өөрийнхөө данс руу авч яагаад тоглоод буцаагаад хийх гээд зорж байгаа байхгүй юу. Тэгтээ тэр нь бүтлгүүтээд тэгэнгүүтээ тухайн өдөр зарцсан бараагаа зарагдаагүй гэдгээр мэдүүлээд ингэж явж байгаад одоо сарын эцэс мэцэд ингээд тооцоо тулах үед ингээд айхуу нэг хүн бол ихний ээлжинд бол тэр чинь бас ихээр авахгүй юм л да. Тэгтэл нэг тийм өөрийнхөө дансаар мөнгө оруулаад гаргасан юм хууль бус тэр ёс зүйн үед бол болохгүй бас хууль эрх зүйн үед тийм ээ хөдөлмөрийн гэрээ мэрэндээ бол тэр чинь болохгүй асуудлыг тийм асуудалд орчод байгаа байхгүй юу. Насны хувьд гэдэг юм бол одоо дийлэнх нь яг ер нь ажил мэргэжилтэй амьдрал ахуйн ер нь арцсангуу тогтоод ирсэн хамгийн их над дээр ирж байгаа хүмүүсийн нас бол нэг 28-аас 40 нас байгаа байхгүй юу. 30 эдтэй хүмүүс дийлэнх болох нь. За хамгийн дээдл нь бол 50 настай хүн бол тав би ажиллаад асуудлын нууд ингээд битээр хамтраа шийдээд явж исэн. За залуучууд дотроо гэх юм бол 18-аас 22 насны нэлээд хэдэн залуучуудтай ажиллаад тийм ээ одоо заримтай ч гэсэн ингээд ажиллаад явж байгаа. За хүйсийн үед бол мэдээж одоо ирчүүд байгаа. Гэхдээ за 90% нь эрэгтэйчүүд 10% нэмэгтэйчүүд ийм байдлаар ингээд ажиллаж байгаа. За хуваарь бизнес хийдэг хүн байна, тийм ээ төрийн байгууллагад ажилладаг хүн байна. Одоо янз бүрийн ажил мэргэжилтээр байгаа. Ингээд сонсохоор тэр хүнд ер нь тэр хүн бол санхүүгийн их үүсвэртэй хүн байна шүү дээ. Ер нь бол цалинтай, ажилтай, бизнестэй хүмүүс. Тэрнээс бүр орт тос мөнгөгүй хүн бол бас тоглохгүй байгаа юм шиг байна. Гэхдээ ер нь эхлэхдээ бол ингээд тийм ээ одоо юу гэдгийг одоо мөнгө төгрөггүй болоод бүр ингээд за одоо яах вүлээ тий. Мөнгө хайгаад төгрөг олох хэрэгтэй. За ер нь бол ритейл тоглоё одоо эндээс л мөнгө олё гэж орсон тохиол ерөөсөй байхгүй юм. Ерөөсөй тийм байх. Харин тийм байна. Зүгээр л ингээд зугаацах маягаар сонирхоод тоглолт чинь санал түрүүний миний хэлдэг чинь нөгөө олон дахиад санал тавиад ангууд нэг үдсчихээ л та. Candy Crush гэдэг тоглоом чинь нэг хэсэг ингээд газар авсан шүү дээ тий. Candy Crush чинь эхлэхдээ бол чинь ингээд юм нураагаал тий. Тэгэл тэндээс ямар асуудал гарч ирж байсан гэхээр шүн унтахгүй нөгөө чинь тоглоод ажилласаа хоцрогч хийдэм юм уу тий гэдэг ингээд яг л нэг иймэрхүү мэйгэр хэлж байгаа байхгүй. 1000 төгрөгөөр 3000-аар 5000-аар гэдэг ийм зугаа олгоод. Дээрээс нь яг тийм санал болгодог. Та одоо тий одоо юу гэдэг одоо ийм 50 тийм ээ $50 ч юм уу. Магадгүй $5 ч юм уу дансаа сэнгэлжгээ эсвэл та 100000-аар сэнгэлчих юм бол таныхыг 20,000 болгож өгнө ч гэдэг ийм юмнууд орж ирээд байгаа байхгүй. Тэгээд давхар хүмүүс бие биендээ их нөлөөлсөн тэр ажлын хамт ажилтдаг хүмүүсээс найз нөхдийн хүрээнд бие биендээ ингээд санал болгож байгаа юм чи хүчтэй тустай юм байна. Тэнгүүд ингээд эндээс ч би ингэжсэн штэ гэд. Тэнгүүд тэр хүн алдснаа биш олсноо яг дандаа ярддаг гайхвал ярддаг. Тийм тэнгүүд хүн 50,000 төгрөг оруулаад тэр нь 3 сая олчих үед хүнд нэг юм хамгийн ихний том хүчтэй цохилт ирж байгаа байхгүй юу? Нэг юм ямар цохилт шоконд орж байгаа байхгүй юу? Юу болчихоо тий. Бүтэн сар зүтгээд олдог мөнгөө би ерөөс 2-3 төвчлөр дараад 50,000-аа 3 сая олгочлаа шүү дээ. Би ер нь ингээд ажил хийгээд яваад байгаа чинь зөв юм уу тий? Би ер нь дими хийгээд байгаа юм биш үү тий? Би чи энэ нэг одоо таадаг ч юм уу, тоглолдог ч юм уу тэр юмдээ сайн юм биш үү гэж бодох нь уу? Бодох тий. Янз бүрийн тийм бодолд оруулж байгаа нэг. Тэгэхээр эргэж байгаа одоо сэтгэл зүйн цохилт гэдэг чинь нэг тийм юу болчихоо гэдэг нэг хэсэг хугацаанд нэг юм ингээд нэг гайхшилд орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол хүнд юм ихний тийм том вау амьдрал ямар сайхан юм бэ тий. Аз гэдэг юм чинь байд юм байна гэдэг тийм мэдрэмжийг өгчөнгүүд хүний тархинд маш төвчтэй санамж үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй би одоо ажил хийгээд тийм үү одоо нэг өдөр хүн үзээд ч байд юм уу зөвлөгөө өгөөд нэг юм 250,000 төгрөг авлаа гэж бодъё л да тийм үү. Гэтэл тэр мөнгө чинь тийм юу аах вэ? Сонирн биш болж эхэлж байгаа байхгүй. Өдөр ингэ зүтгээд авдаг. Нэг өөр амархан гоё юм байна шүү дээ. Амархан гоё юм байна шүү дээ гэдэг. Нөгөө талаас гэх юм бол хүмүүс юу гэж бодож байна гэхээр яг тоглож үзээд тэр чинь бас дандаа алдахгүй байгаа учраас санхүүгийн хоёр дахь их үүсвэр болгож байгаа тохиолдол байгаа. Ажлаа хийгээд явъя. Гэтэ энд нэг орлогын их үүсвэр хийж болох юм байна шүү гэд. Гих мэтчлэн янз бүрийн байдлаар бол эхэлж байгаа. Тэгэл цаашаа явахаар дондох эмгэг гэж юу юм бэ гэдэг ерөнхий тэр дур зураг бол маш тодорхой гарч ирж байгаа байхгүй юу. Агил адилхан. Тэгээд хідэн төгрөгөөр тавьж байгаа гэдэг чинь бол нэг сонирн биш юм бэлээ. Яг нарийн үзээд байгаа. Яагаад гэвэл тухайн хүнд хідэн төгрөг олох боломжтой байна.
тэрүүгээр төгөлж байгаа. Тэргүй бол яасан бэ те? Нэг тавихтаа одоо 100 мянгаар боцоо тавиад байгаа. Энэ гайгүй. Энэ нөхөр 500-аар тавиад байгаа гэдэгтэй бол тийм биш. За. Тэр хүн бол бизнес хийдэг хүн бол хэдэн зуун саяар олж болж байна. За нэг төсвийн байгууллагт ажилтдаг уу, нэг хувийн компанид ажиллаа, цалин мөнгөний зээлмэл аваад ингэх юм бол нэг 100 сая дотроо асуудал үүсгэн. За оюутан залуучууд байгаад мөнгө төгрөг олдох нь ийм гэх юм бол нэг сая дотроо ч юм уу гэдэг юм. Тэр чинь Бас. Тэгэхээр саяар тоглодог хүнд 300 сая төгрөг өгөх юм бол би ч саяар л тоглодог хаяа тийм 2 саяар л тоглодог шүү дээ гэж биш. Тэр нь нэмэгдээд маш хурдан хугацаанд тэр нөсөх боломжтой. Тэгэхээр нөгөө tolerance буюу дондох хэмжээний үед гардаг архин дээр ч маш тодорхой харагддаг шүү дээ. Анх 100 г цогтчихсэн хүн уугаад ахаар 100 г-аас кафе авах болоод 200 явдаг тийм ээ 200 300 гэдээ явдаг. Та яг адилхан анх тавьжсэн мөнгөний хэмжээ чинь яг сонирн биш болоод. Тэгээ нөгөө сэтгэл хөдлөлийн нөгөө таатай мэдрэмж авахын тулд мөнгөө нэмээд тэгээ бүр цаашаа яваад эхлэхээр бүр ингээд мөнгөний ямар ч мэдрэмжгүй болоод ингээд зүгээр нэг юм гүлийчдэг. Сая ороод алдаж гэнэ үү? Сонирн биш. Яг нөгөө нэг одоо тэгэхээр би яг энийг яагаад яг саяын тэр нөгөө нэг энэ толеранс үүсдэг гэдэг те донтох эмгэг үүсгээд байгаа энэ эмгэг жамыг нь хүмүүст ингээд хоёлаа энгийнээр хэлээд өгвөл тархинд юу болоод байгаа юм тэр хүний сэтгэл санаанд юу болоод байгаа юм одоо ингээд түрүүний нэг таашаал баяр аз жаргалыг мэдрээд байна гэсэн шүү дээ те тэрийг хоёлаа ярьж өг. Одоо хүмүүс чинь их мэдээлэлтэй болсон байна л да. Донд тэгэл дофамин гэдэг зөвлөлтөө те шинэханаар ингэж судлаа. Тэгэхээр бид нар надад юм уу бусдад эрсдэл үүсэхгүй болж игэл биднэрт өөртөө болон бусдад хэрэгтэй зүйлээс тэр амьдралын тэр сайхан мэдрэмжийг авна гэдэг бол насан туршдаа бид нар одоо хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дондох эмгээг үүсгээд байгаа тэр системээр хамаагүй оролдох их аюултай. Яагаад гэвэл тэр бүтэц бол нэг л хүнд заяагддаг. Тэр бүтцээ эвдчих юм бол тийм ээ хар үгээр хэлэх юм эвдчих юм бол дахиад тэрийг яг одоо асуудалгүй юм шиг болох боломжгүй гэдэг. Боломжгүй гэл. Тэнгүүд тархинд голомд үүсдэг гэдэг чинь бол ийм дүрслэлийн хувьд одоо хүнд ойлгомжтой болохын тулд хэлж байгаа. За цаана явж байгаа процесс л угаасаа л хоёр мэдрэлийн хоорондох мэдээлэл дамжуулалтан дээр л өөрчлөлт орж байгаа байхгүй юу? Синапс гэд хэлдэг тийм үү? Тэгээд мэдрэлийн төгсгөл аксон нэрлээ. Нөгөө мэдрэлийн хэсэгтэй дендрит дээр холбогдлоо гэдэг. Тэгэнгүүт эндээс яаж нөхлөөр мэдээлэл дамжуулагдаад ингээл явдаг. Энэ бол бидний одоо өдөр тутмын процесс явагдаж л байдаг зүйл тийм ээ. Одоо юу гэх нь өдөр өглөөгөр нэлээд ажилтаа байгаад нэг кофе чанаад уучин гэдэг нэг юм сэргэлт аваад нэг айтайхан болоод ирж байгаа тийм үү. Эсвэл өсөж байгаад хоол идэх үед гэх мэт. Маш олон зүйлээс бид нар энэ мэдрэмжийг аваад яваад байдаг. Тийм хэвэн ингээд явж идэг. Гэтэл яагаад энэ мансууруулах байдлаас Морито тоглоомын бусад юмнууд их аюултай вэ гэхлээр ердийн үед авдаг тэр мэдрэмжээс хамаагүй өндөр түвшний дофамин ялгаруулад тэр нэг таашаалын мэдрэмжийг авчингууд ердийн нэг кофе уугаад ч юм уу эсвэл яаж гэдэг мэдрэмж сонирн биш болоод тэгэхээр хүний амьдралаас авдаг нөгөө таашаал мэдрэмжүүдээ би ингээд өндөр болгочихж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт зориг чиглэлтэй явж исэн амьдралын тэр зам аажимдаа ингээд гажиж эхэлж байгаа байхгүй юу? Яг. Тэгмээд бидний амьдрал яадаг вэ гэхээр ер нь хүний амьдралын эрүүл бүтэц гэдэг юмыг хүмүүс маш их эрхэмлэж явах хэрэгтэй гэж ер нь би харж байгаа байхгүй юу? Ажлаа хийгээл өр хөвгтүүдээ өсгөөд тийм үү? Сурч боловсроод баярын үеэр баяраа тэмдэглээд амрах үедээ амраад тэгэл эн чинь хүүхдүүдээ сайн сайхан болгочих би чинь бас нэг эзэмшсэн мэрэгчлэрээ гэл ийм ингээд нэг ийм алтан гац од тийм ээ байж тээ тийшээ явж байгаа гэдэг чиглэл хүн тэрнийг ач холбогдлохгүй байгаа байхгүй. Гэтэл донд хэмгэгт өртөөд маш их асуудал үүсээд гэр бүл салд сарнаад өв ширэнд ороод ингээд эхлэнгүүд зүгээр л хүүхдээ хөтлөөл сургуульд нь хөргөж өгж байгаа өөрийгөө хөгжүүлэх гээд фитнест явж байгаа хил үзэж байгаа энэ хүмүүсийн амьдрал маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Ямар үнцэнтэй зүйлийг бид ойлгодгүй байсан юм бэ гэдэг. Тэгэнгүүт имчилгээ хийлгээд эргээд гэр бүл дээрээ ингээд асуудал шийдээд явсны дараа гэр бүлийн уур амьсгал өмнөхөөс бүр илүү их айтайхан болж эхэлж байгаа тохиолдод байгаа. Ягаад гэвэл за би нэг иймэрхүү ажил хийгээл ингээл амьдардаг гэсэн. Миний амьдралд нэг сонирхолтой зүйл байхгүй байгаа маа гэдэг. Гингүүд энэ ямар үнцэнтэй байсан юм бэ гэдгийг тэр проблем ойлгуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд яг ажиллаж байгаа хүмүүстэй юу гэж урам зориг өгдөг вэ гэхээр за яг та одоо 35 настай залуу тийм одоо эхнэр хоёр хүүхдүүдтэйгээ хоёр хүүхдээ хамт амьдардаг ажлаа хийгээ явдаг ийм хүн байсан байна. Үеийнхэнтэйгээ харьцуулах юм бол ижил төвшөнд явж байгаа. Тэгээ тэр хүн маань
асуудалд ороод унж байгаа байхгүй доошоо. Тэгэхээр ингээд аваад үзэх юм бол тэр хүн яг тоглосон, өршөнд орсон, гэр бүл дээр асуудал үүсээд унсан. Чанар муудсан, амьдралын чанар муудсан. За гэхдээ би таныг имжлээд хамтран ажиллахтаа бол таны би зөвхөн энэ хүрээнд орхих гэдэг бол бидний зорилго биш ээ. Мэдээж энд ирэх нь чухал. Тэ? Цаашлаад бол нэг шат, тоглохгүй байх. 2 шат, 3 шат, 4 шат дээшээ явах тийм том зорилго тавиал хамтраад ажиллая. Тийм ээ. Энэ бол биднэрт ирж байгаа одоо юу гэдэг нэг хөгжөө гэсэн нэг санамж юм байна. Юмыг ойлгох гэсэн том сануулга юм байна. Тэргүй бол ингээл нэг энэ төсвөлгөө зовлон руу унгаацсан юм биш ээ, тийм ээ. Тийм учраас яг зүрх зоригоо чангалаад яг зорилгоо тавиад мэрэгжлийн хүнтэй хамтраад ажиллана гэдэг бол хамаагүй амар болчихж байгаа гэсэн. За одоо ингээд усанд ингээд сэлдэг хүн байлаа гэж бодъё л да, тийм үү. Түлхээд оруулчих юм бол тэрэн дотор самгардаад өстой хэцүү байдалд орно да тий. Гэтэл одоо тийм мэрэгжлийн яг тийм хичээл заадаг сэлдэг хүнтэй хамт усанд ороод явуулахаар энэ одоо юу гэдэг нь тэр бассейны энэ ирэмгээс энэ талд очтол чинь зөндөө их дасгал сургуульд хийгээд живж мэвэл ингээд тийм ээ бариад явчихж байгаа гэдэг шиг тийм хэцүү байх юм бол хэцүү байна гэдгийг хэлээд ингэчихэж байгаа яг адилхан мэрэгжлийн хүнтэй асуудал руу тулна гэдэг бол өөрийнхөө зорилго түрэхэд боломжийг хамаагүй өндөр болгоод эхэлчихдэг. Одоо нэг юм чиглүүлэгчтэй гэсэн. За юу гэдэг юм бэ? Улаанбаатар хотын төвд байгаа нэг хүн за богдуул яриад гарьяа гэдэг. Богдуул яг хаашаа бийдгийг за ийшээл гисэн гэдэг юм баримжаатай тийм ээ. Урд зүгрүүл гисэн гэдэг. Яаж явдığım бол мэдэхгүй. Машинаар явдığım алхах юм аа яг мэдэхгүй да. Хүнээс одоо сурагч юмээ тавиал явна да гэх тийм. Тэгэнгуутаа баян зүрх хайхаар алхаж байгаа байхгүй. Тэр л нэг өндөр уул байдаг гисэн гэдэг. Өн зорилгот нь ясан богд уулнаар гарах хэрэгтэй гэдэг. Тэгээ хүнээс асуусан чинь зарим нь мэдээ. За зарим нь ч буруул яваад ах шиг байна да ийшээдээ гэл. Зарим нь болохоор түрүүн ч гэсэн нэг хүн богд ууланд гарна гэд ийшээ явж ирсэн да гэд. Тэгээ эргэлзээл ингээл гайхаад явж байгаа байхгүй юу. Гэтэл мэрэгжлийн ороод ирэх яах вэ? За би бол таныг богд уулын орой руу гарахад хамт хөтөч хийгээд явж чадна. Гэхдээ чирээд юм уу үүрээд цохид зодоод бол би таныг авч явах боломжгүй. Тийм учраас тийшээ явах би зөндөө олон хүнийг тэр богд уулын орой руу хүргэж өгчээсэн. Тэгээ дунджаар бол нэг бүтэн өдөр зарцуулагддаг. Тэгээ би энэ явсан ажлынхаа үсэнд нэг иймэрхүү ус авдаг. Тэгээ таныг яах нь энд хүргээд буцаагаад аваад ирнэ гэж байгаатай адилхан. Тэгэнгүүт эхний ээлжинд бол хүмүүс өөрсдөө нуугаа зохицуулах гэдэг оролдож байгаа. За хяналтаас гараад эхлэнгүүт хамгийн ойр дотны тэр донтолт гэж мэдхгүй. За нэг санхүүгийн асуудал байна. Тийм тэгэл тэр явдаж ингээл өөрширий чинь бас дарж марж болно шүү дээ тийм үү гэдэг. Тэгэнгүүт сонирхогч төдий тоглож исэн хүмүүс асуудал руу ороод эхлэнгүүт өөршир тавигдаад эхлэнгүүт зарим нь ингээд төөх би эхлээд өргөө явж ирсэн аппликейшн 500 мянга одоо тоглоод алдчихлаа. Одоо бэлээ гингүүд ингээд шигшигдээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг асуудалтай болсон байгаа үнийг ингээд таймлайныг зураад үзэх юм бол эхлэл зэг буюу ерөөсөө мөрөөдө тоглоомын талаар ойлголт ч байхгүй тэр юу байдгийг ч мэдэхгүй зураг нэг сонсох төдий юм байсан. Дараагийнх нь болохоор сонирхогч төдий гэж байгаа байхгүй юу? Сонирхог гэдэг маань болохоор нэг найз нь очиод тоглоод яадаг ийм аппликейшн байд юм уу те? Ингээд цэнгэлж болд юм уу гэд. Аккаунт нэгээд магадгүй нэг өөрийнхөө мөнгөнд хэдэн төгрөг хийгээд нэг юм нэг удаа ч юм уу 2 удаа тоглоод үзсэн байгаа юм чинь сонирхогч төдий гэж байна. Тэрний дараагийнх нь асуудалтай гэж эхэлж байгаа байхгүй юу? Заримдаа тэр асуудалтай гэдэг маань бол жинхэнэ одоо яах нь нэг ээж мэжтэйгээ нэг аав ээжтэйгээ нэг зөвшөлтсөд нэг асуудлаа ангичдаг тийм ээ. Гэхдээ худлаа үнэ ярьж мөнгө төгрөг авдаг. Нилээн ийм одоо туршлагатай болоод эхэлж байгаа байхгүй юу? Авах алдах нь бол янз бүр юм байгаа. Ийм төвшөнд байгаа хүний дараагийн хэсэг нь нэг хэсэг нь цаашаа шилжинэ гэсэн үг. За. Дондох эмгэгийн төвшөнд. За тэр төвшөнд хүрээд эхлэхэд бол угаасаа л дондох эмгэг гэдэг нь архины тухайд гэх юм бол арх хэдийн хэмжээтэй ууха хизээ өгөө гэж хэлэх вэ гэдэг тэр тохируулга нь алдагдчихж байгаа адилхан. Хяналт өөр юм руу шилжиж байгаа байхгүй. Өөрөөдөө тоглоом дээр яг адилхан. Миний дансанд байгаа мөнгийг би яг ийм бодит байдлаар юмд хараад захиран зарцуулах эрх нь байхгүй болчихж байгаа байхгүй. Юу гэсэн үг лээ тэр нь. Тэгэхээр надад байгаа мөнгийг би ер нь мөрөдөө тоглох уу яах уу гэж бодоод за боли. Би нэг л тоглохгүй тий. Эсвэл яах нь надад 500 мянга л би 100 мянгаыг хийгээд алтангуудаа за боли энэ ч гэсэн биш юм байна гэд гараа авчиж байгаа. Гэтэл 500 мянган төгрөгтэй байгаа дондох эмэгтэй хүн бол за зинэгээр тоглох уу яах вэ гэд дими баха харин тоглоод гээл. Тэнгууд хэсэг шал өөр юм бодол орж иж байгаа. За дээр чинь 300 хойдон сая ялгацсан шүү дээ гэл тий. Наад одоо цалин сарын сүүлээр буух үед чинь гээл 500 чинь хийчих боломж бол байгаа штэ гэл ингээл эргэлзээл ингээл тийм нэг ингээл бодоол ингээл за бодож байгаад за яах вэ хэвээр нэг 100-аар л тавиал үзье да угаасаа арайч 500-аар хийж болохгүй гэж бодоол 100-аа хийгээл
Дараа нь 300 гээл ингээл байхгүй болчих жоох байхгүй. За. Надад нэг юм асуулт сая. Яг энэ аюултай төвшөнд байгаа хүмүүс чинь ингээ 2 салаа замаар явчаад шүү дээ. Тэгвэл энэ 2 салаа замаар явхад ямар нь яваад ямар нь буцчихад байгаа юм. Одоо жишээ нь зарим хүмүүс надад би нэг энэ хэсэгт явж байгаа байж гэдэг юм уу үзэж байгаа хүмүүс маань магадгүй бодож иж магадгүй шүү дээ. Тэмүүт яг за аюултай төвшөнд би ирчиж за тэг хүн дандаа өөрийгөө сайнаар л бодно шүү дээ. Би ч бол буцчихна доо ч гэдэг юм бодол байгаа л бах тий. Тэгвэл аюултай сонголтыг нь хийчихэд надад нөлөөлөх юм байх болов. Яг хүнийг хараад ингээд энэ ерөөсөө мөрөдө тоглоом донтохгүй юм байна. Энэ бол эсрэгтэлтэй гэдгийг урьдчилж хэлэх боломж бол багтай. Гэхдээ юун дээр авч үзэх гэхээр хүүхэд тэр насны өссөн тэр хүүхдийн сэтгэл зүйн тулгымцсан асуудлууд нэлээд нөлөө үзүүлдэг юм гэж хараад байгаа. За тэр хүний хувийн. Тийм. Тэгэнгუთ за мөрөдө тоглоом дээр болио л доо. Жишээ нь PC тоглоом гэдэг асуудал ингээл Монголд асуудал болоод эхлэх үед тийм ээ. Тэр үед ямар асуудал гарч ирсэн юм гэхээр тэр хүүхдүүдээр ингээд судалгаа хийгээд үзсэн чинь ихэнх нь эцэг их нь хоёулаа юм уу эсвэл нэг нь гадагшаа явцсан. Ажил хийж яадаг. Тэгэл эмээ өөдөр юм уу аавынхаа дүүдээр ах ичтэр байж яадаг. Аав ижийг сандаг. Нийтлэг амьдрал шүү дээ. Гэтэл яг очиод нэг PC тоглоомгод нэг хэсэг хугацаанд бол аав ижигээ бодох тэр таагүй тэр сэтгэлийн заваараа мартгинж байгаа маань магадгүй далд ухамсартай бол энэ чинь л чиний одоо энийг л хийлдээ наадах чинь гоё байж тээ гэдэг мэдрэмжийг өгчөж байгаа байхгүй юу. Тэрнтэй адилхан ер нь өсвөр наснантай холбоотой янз бүрийн бэрхшээлтэй асуудлууд бол орж ирж байгаа юм. Цаашлийн түүхээс нь. Тий, амьдралын түүхээс нь тийм байдлууд саадлан гэвэл аюу маш их тийм сайхан сэтгэлтэй хүмүүс ингээд дондох юмхтэй болсон байна. Аюу хүний төлөө гэж явдаг гэх тийм ээ зөөлөн. Гэхдээ бас нэг ажиглагтаад байгаа юм илүү их тийм татгшоогоо хүмүүс бас их асуудал орж байгаа байхгүй юу. Нуугаад явцдаг. Яагаад гэвэл тэдний юмаа нуугаад зохицуулаад явчих чадвар нь экстраверт хүмүүстэй харьцуулахад илүү бэд юм шараад байгаа. Маш их нээлттэй хүн бол ингээд өрөнд ороод ингээд нүүрэн дээр нь тэлрэл ингээд бохимдаал ингээд яагаад байгаа нь мэдэхгүй ингээд тэгээ бүр ингээд өөрөө нөгөө тэгж хадгалж чадахгүй одоо хин нэгэндээ ингээд хилээд яриад ингээд арай илүү тусламжинд ястаа нөгөө нэг асуудалтай байгаа үедээ асуудал орчлоо гэж явж байгаад учраа олоод нөгөө бас тусламж авахд бас тэр зан арай ойрхон байгаад байгаа байхгүй юу тэр чинь тийм нуугаад хаагаад явж чадахгүй гингүүд яг ингээд манай энэ нэрөөсөө юм хэлдэггүй дотгош байгаа битүү гэж явчихгууд л донтор мөндөг бол найдвартай үүссэн байгаа тохиолдол гарч ирээд байгаа байхгүй юу тийм тэгэхээр цаашлаад ярих юм бол угаасаа донтох юм дээр удамшиг хандлагатай гэж үздэг. Гэхдээ яг ямар ген дээр юу очиод байгаа юм бэ гэдгийг бол яг олж зас чадахгүй байгаад байгаа. Тийм учраас магадгүй одоо аав ээж нь тийм ээ ойр төрлийн хүн мөрөдө тоглоом донтох юм гэхдээ бол хүүхдүүдээр эрсдэлтэй шүү гэдгийг бодож тооцоолох хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Яг нэрийн ярих юм бол одоо хоёлаа ч гэсэн ингээд тийм ээ ингээд тоглоод ингээд ах юм бол тийшээ орох эрсдэл угаасаа нээлттэй байгаа гэсэн. Тэр утгаараа бол яг дондох юмгээс дархлагдсан гэдэг юм байдаггүй. Хамгийн том өрчин сэргийлт бол ер нь бол болохгүй байна да. Энд чинь ер нь бол хүн авдаг биш алтах нь их байд юм байна. Маш олон асуудал үүсгэж юм байна. Ер нь энэс хол явах хэрэгтэй гэдэг мэдлэгийг аваад тэрийг хэрэгжүүлж чадж байгаа. Тэр хүн бол дондох юмгээс одоо 99% бол өрчин сэргийлэх боломжтой гэж. Түрүүн залуучуудад одоо нэг яг энэ донтох эмгээс одоо яг тоглохоо болох, уухаа болох гэдэг бол ингээ таны үйлчлэгч та хоёрын бол гол асуудал биш ээ. Хоёулаа бол нөгөө бүр зорилттой нөгөө алтан гац одонго хайгаад тэрийг хараа чиглээ явах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо залуучуудад хүн өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох гэдэгт нь та ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бид нар одоо амьдралыг их сайн төлөвлөж явах, бодож явах тийм ээ. Тэгээд өөрийгөө хайгаад явж яадаг, өөрийгөө бүтээх гээд явж яадаг. Энэ аялал бол ингээл үргэлжлээд яваад байна. Тэгэхээр хитрхи тийм ганган хэнцэр хүнд одоо нэг юм кайф өвдөг янз бүрийн тийм эрсдэлтэй алхмуудыг бол хийх. Яг нь ер нь бол хүн одоо экстрим спортоор хичээлдэг хүмүүс бол ийм бас л нэг юм мэдрэмж авахын тулд ингээд явдаг гэж. Тэгэхээр зайлшгүй бидний их хайрлж хамгаалж явах хэрэгтэй амьдралын чухал зүйлсүүд бол хүний цаг хугацаа байна, хүний эрүүл мэнд байна, тухайн хүний гэр бүлийн тийм ээ, тухайн хүний одоо нэр төр гэдэг ийм зүйлүүд дээр бодолцож үзэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр мөрөдө тоглоом юм уу босод дондох юмыг яадаг вэ гэхээр амьдралын маш олон энэ хизээч одоо яг нь хүнд үнэт зүйлүүдтэйгээ ингээд дэнчин тавих
хитрхи одоо их өндөр төлөөс төлөх магадaltaй зүйл бол юу байхгүй юу? Одоо донт хэмжээг хөвчээд байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь хүн зориг чиглэлтэй эрүүл сарвал тэгээд эрүүл сарвалаар сэтгэж, эрүүл сарвалаар юмд анализ өгж, өөрөө өөртөө тийм ээ дүгнэлт өгж ийм төлөвлөгөөтэй амьдрна гэдэг их чухал юм байна гэж. Тэгэхээр одоо ингээд нэг ийм нийтлэг юм байгаад байгаа нөхцөл насныхан дотор ажиглагтаад байгаа юм ингээд ямар тэр одоо бидний ингээд сонсоход тийм имзэглэмээр хараалын үгийг ингээд зүгээр л юм гоёл чимэг юм шиг хэрглэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр Йоханда энэ чинь зүгээр л хараал хэлэг чинь хэвийн үзэгдэл юм байна штэ гэдэг бодол чинь бидний гоёо ангараа юм шиг харагдаж байгаа боловч цаашлаад ажил төрөлд ороод одоо тийм ээ одоо айл гэр болоод ингээд явах үед айгуу том бэрхшээлийг үүсгэж. Тэгэхээр нөгөө юу гой ганган бэ? Юу яг бид нар өөрсдөө чимж явах ёстой зүйл юу юм бэ гэдэг тэр зааг ялгааг бид нар айгуу бодож явахгүй бол дондох хэмгэгт бол бүх юмас хөрөслийнхаа дараа за одоо гэдэг бол эргээд маш их цаг хугацаа шаардах ажил ингээд болчдөг. Тэр утгаараа бол ер нь ийм юу яах ёстой юм бол гэж бодож байна л да. Ер нь юмд их баримжаатай явахын тулд одоо магадгүй тийм сэтгэл тий одоо сэтгэл зүй дээр ажилладаг хүнтэй ч гэсэн уулзаад ярилцах бусдын тэр хэлж байгаа үгийг их анзаарах хэрэгтэй гэж. Эцэг эхчүүд, ойр дотны хүмүүс бол ер нь хүний болж байгааг болохгүй байгааг бол маш сайн чиглээд хилээд идэг. За тэгээд тэргүү дээ гэдэг. Гэтэл харамсалтай нь хүн бол ойр дотныхоо хүний үгийг бол хүлээж аваад тусгаад ингэн их баг байд юм шиг санагддаг байхгүй юу. Алдаад ингэсний дараа л хүн миний амьдралд хэн ямар чухал хүн байсан, юу их үнцэнтэй байсан бэ гэдгийг ойлгочих гээд байдаг тийм үү. Тэр утгаараа бол хүн одоо өөрийгөө хайгаад явж байгаа тэр аялал дотор чинь бусдын тэр чиглүүлэг, бусдаа санаа бодлоо хуваалцах тийм ээ гэдэг зүйл их чухал. Хоёрдугаар гэх юм бол ер нь миний хийж байгаа зүйл яг хэр их олон хүмүүст сайн сайхан зүйл авчрах вэ? Надад сайн сайхан зүйл авчрах вэ? Эсвэл эрсдэл авчрах вэ гэдэг айгуу сайн бодож явах систем болоо гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар амьдрал дээр зөндөө олон одоо өөрсдийгөө гоё цэнэглээд чиглүүлээд явчихаар эрүүл сарвал бидний сайн сайхан зүйл рүү хөтлөх боломж бол маш их байгаа. Маш их байгаад байгаа. Тэгэхээр тэр боломжийг л бид нар бас харж ойлгож явах нь их зөв юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр бусдын дунд ороод ер нь бол одоо суралцсан ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг зүйл бол их чухал баримжаа авах хэрэгтэй тийм үү. Гэтэл яг ингээд тоглолтын хүмүүсийн хүрээлд ороод ингээд явчихгууд чинь хитрхийн вакуум орчинд орчиж байгаа байхгүй. Байдаг л үзэгдэл шүү дээ тийм үү. Би л ингээд алддаг шүү дээ. Ер нь хүн болгондоо голж байгаа шүү дээ. Тэр гэсэн тим юм руу ороод эхлэнгүүч за гэдэг юм буруу ойлголт аваа явчихад байгаа. Гэтэл яг ингээд амьдрал дээр ингээд гараа тийм ээ. Яг хүн дээр очиод асуугаад ер нь мөрөдөө тоглоом тоглох чинь хэвээ үзэгдэл юм уу? Хүн болгон тоглоод байгаа мó гэвэл яг үндэ бол бас тийм биш шүү дээ тий. Хүн болголоо зүв наадах ч ёстой гэж хэлэхгүй байхгүй юу. Тийм болохоор ойр дотныхоо хүмүүсийнхаа тэр бас хэлж байгаа үгнүүдийг их анзаарахтай байгаасай тийм ээ. Тэгээд эрүүл тийм одоо зөв зүйл рүү чиглэсэн хоббитой байгаасай гэл хүн ер нь алхам балмаар ихж байгаагаа мэдэрнэ гэдэг чинь бол хүний амьдралын маш тийм сайхан хэсэг байхгүй юу тийм ээ. Жишээ нь ихт одоо юу гэдгийг хин нэг ингээл өөрөө өөртөө ажилласаар гал дандаа ажилласаа хоцордог байсан бол эрт ирдэг болцдог ч юм уу те. Эсвэл яг нэг гоё хоол хийж чаддгүй байснаа зэр гад нэг гоё хоол хийж өгөл хин нэг найз өхтөгээд хоолорлоо. Хөө ямар гоё байлсан чи ийм гоё хоол хийдэг болцсон юм уу гэл те. Би харин ингээд суралцаад гэл ингэж дахиад тэр гоё хоол хиймээр санагдаал ийм мэдрэмжүүдийг бол өгч байгаа. Надад ийм асуудал байсан. Би магадгүй ийм сэтгэл зүйн гэмтэлтэй учраас ийм донтох хэмгэгтэй байгаа ийм юм болчлоо гэж бодох маань бас нэг талаараа өрөөсгөл. Тэгэхээр өөрийн үзэл санаагаа өөрийгөө таньж мэдэх гэдэг дээр илүү их залуучууд маань анхаараасаа гэж би бол боддгийг. Мэргэжлийн үнийн зүгээс хараад үзэхэд одоо ийм төөрөгдсөн тийм ойлголтуудыг маш энгийнээр тайлбарлаад өгчих боломжтой тухайн үед. Тэгэхээр энэ сонирхлын бүлгүүд бол хүмүүст их юу бол хэрэгтэй юм гэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох тийм ээ. За тэгээд өөр мэргэжлийн чиглэлээр одоо нэг өдөр ч гэсэн ажиллаж үзэх тийм ээ. За дуулан талхдаг хүмүүсийг хараад нэг хамт алхаж үзэх ч гэдэм үү. Ийм бодит юмнууд бол бидэрт их хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр бидний амьдралын юм аяг чинь хитрхи тийм юур ороод байна л да. Би мохотын үед тийм идэхгүй байдал руу аюун санааны хувьд бол ийм замбраагүй их юм бодсон төрөлцсөн гэдэг. Уг нь бол би мохот нэтгэвтэй ажиллаад аюун санаа бодлын хувьд төвлөрлийн хувьд бол тогтоон болж ирэх нь юм тэнцвэртэй болгоод юм байна л да. Тийм болохоор дотоод сэтгэл рүү чиглэсэн тэр зүйлүүд дээр ер нь ийм одоо сэтгэл засалчдын клуб ч юм уу те одоо ийм юмд очиж оролцоод заавар чиглэл авчихад маш
одоо хамгийн бага зардлаар тийм үү бараг л ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хүн зүг чигээ олчих боломжтой. Тэгэхээр өсвөр нас бол хамгийн чухал үе юм байна гэж би зүйлүүд бодоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр өсвөр нас 4 5 6хан жилийн дараа нас бид хүрээд тэгээд өсвөр нас чинь бол харьцангуй тийм одоо эрүүл нас шүү дээ тий. Тэндээ зөв чиглүүлээд өгсөн хүмүүс шууд улс орны үнд капитал болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь энэ улсын бодлого их чухал байх хэрэгтэй. Ер нь Монгол хүний сэтгэл зүй гэж юу юм бэ? Монгол хүмүүсийг хаашин чиглүүлэх вэ гэдэг дээр маш их мөнгө хаймаар юм шиг санагддیں۔ Маш улс өртөө судалгаа хийгээд энийг брэнд тулгаж гаргаж ирэх тийм ээ. Монгол хүний чинь одоо үнэт зүйл энэ юм биш үү? Тийм ээ. Тэр өвөг дээдсээс ирсэн одоо энэ давуу тал чинь энэ дасан зохицох чадвартай давуу тал л Монгол хүнийг энэ олон улсын зах зээл дээр өрсөлдөхөд хэрэг болох юм биш үү гэдэг энэ суур юмнууд айгүй хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр амьдралаас бид нар их тийм бодит тийм мэдрэмжүүдийг авахын тулд одоо жишээлбэл хөдөө очиод тийм ээ нэг хон малланд яваад тийм ээ өхөр мөхөр сааж үзээд ингээд тийм үү гэдэг энэ юмнууд ч хүртэл байгаль дэлхийтэйг ойр байх энэ зүйлийг өгч байгаа маа гэдэг. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээ бидний энэ хэтэрхий их мэдээллийн одоо урсгал гэдэг бол нөгөө талаасаа бидэрт маш их дарамтыг авчирч байгаа. Тэгэд энэ дундаас ч ингээд буруу зүрх мэдээлэл аваад явчихж байгаа тохиолдлууд хүртэл бол байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо энэ техник технологийн дэвшлийг бид нар яаж өөрсдөө ашигтайгаар ашиглах вэ гэдэг зүйлийг их бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний нэг сөрөг үр дагавар нь бол энэ цахим мөрөдөө тоглоом болоод гарч иж байгаа гэж харагдаж байгаа. Гэхдээ зөвхөн манай оронд ч биш. Энэ бол ер нь дэлхийд даяар маш том сорилт болж байгаа. Ялангуяа хөгжиж байгаа орнууд ер нь одоо манай оронтой адилхан хөгжөөд явж байгаа ийм орнуудад бол асуудал үнэхээр том проблем болж байгаа юм гэж бодсон. Тэгэхээр яг нэг онцгүй зүйл нь юу гэхээр юмыг ингээд аль хэзээ даваад гарцсан байгаа тэр хүмүүс чинь араас нь одоо ингээд явж штэ бид нар сулцаад явж байгаа хүмүүсийн юун дээр алддаг, юун дээр сул тал нь байдаг гэдгийг аюусаа мэддэг учраас одоо энэ тоглоомны хамаг мөнгө төгрөгч нь бол хөгжингөө орнууд руу гараа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар их санаатай л байхгүй бол биднээс илүү санаатай хүмүүс энэ тоглоом бижин зохион бүтээгээд эний чинь яаж надаас миний имийг авчаад штэ миний нөгөө үнэт зүйл талдаад байна штэ. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө хамгаалах нь л хамгийн чухал. Одоо би бол нийт хүн амын сэтгцийн эрүүл мэндийн боловсрол одоо нөгөө awareness гэж ярьдаг штэ тий. Тэр талаарх ойлголтыг илүү нэмэгдүүлж өгөх шаардлагатай болоо гэж бодож болж байна. Маст асуудал ер нь юу яаж үүсэж байгаа юм бэ гэдэг. Үүсгэлийг даван туулахад ер нь асуудал хүндэрчээж л хүн хүлээн зөвшөөрд юм байна. Зарим тохиолдолд тэгж байгаа байхгүй юу. Тэр сонирхын төлөвлөлтөд дагуулж байгаа юм чинь бол мэрэгжлийн хүн дээр очиод гэдэг. Гайгүй шүү дээ би. Би ер нь жоохон тоглох гээд байна. Донтох гээд ах шиг байна гэж ирдэг тохиол байхгүй бах тийм. Тэнгууд ингээл хүчтэй юм яг ингээд нэг цохилтыг аавна, хоёр цохилтыг аавна, цаг хугацаа өнгөрнө, нэг өрөөд дарна, нэг эргээд өрөндөө орно гэж явж байгаад хүн бол төлдөл ингээл ирж байгаа тохиолдлууд нь илүү их болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь одоо өөрөө амьдрал ингээд дэнслэл ирэхээр л ер нь тэрийг ирдэг байна. Дотор ингээд яг л одоо шүүхтээр өргөдлөө өгцсөн салхад одоо гарын үсэг зурхад дутуул ирж байгаа байхгүй ингээд хоёр хүүхэдтэй. Гэр бүл одоо ингээд эцсийн найзуур нь мэрэгжлийн хүн дээр хандаал тэгэл яахгүй одоо зам замаа бодё гэд. Тэрнээс ч зөндөө олон процесс өрнөсөн байгаа юм. Тэгэнгუთ одоо магадгүй нөхөр нь бол тийм сандраад ингээд энэ чинь ингэж яваад ер нь бол гэр оронгүй гэр бүлгүй болох нь ингээд энэ дээрээ тулцсан биш тэг сандраад ингээд ирж байгаа тохиолдол хүртэл байгаа байхгүй юу. За эсвэл үнэхэрийн асуудалд ороод нөгөө хүн чинь ажил төрлөө хийж чадгаа болоод гэл. Тэгэхээр ирж байгаа тусламж хайж байгаа хүн бол дийлэн холгох нь бол дандаа тухайн хүний ойр дотны хүмүүс нь ах их чинь аав ээж нь гэдэг ингэж байгаа байхгүй юу. Тэгэл яг нэг дуртай дургууд дагаал ирж байгаа юм л та. Тэгээд төсөл байдлын тайлбарлаад таниулаад ийм болчт юм а гэхэд бол цаанаа бол ингээд хүн бас дэндөл их бодсон байдیں۔ Энэ ийм болоо да үгүй болоо да гайгүй ч юм уу гэл ингээд яваад байдаг. Тэгэхээр тэр цогцлтыг авах цэг хүн болгон дээр ер нь харилцан адилгүй байдаг. Гэхдээ юуг их анзаарах хэрэгтэй вэ? Та өөрөө л асуудлаа шийдэх гээд үзээд тэртэн бүтлгүүтэй л байгаа бол танд дараагийн хүний тусламж хэрэгтэй болсон байна л гэдэг нэг харагдчихдаг. Ер нь ингээд санснаар ерөөсөө болохгүй байгаа ингээд аргалал ингээд яваал байдаг. Тэгээд дондох юм чи айжм ингээд үүсдэг учраас өчигдөр ерөөсөө ив ирүүлээс та нэг хоногийн дараа гингууд дондох эмгийн төвшин хийж очтдгоо. Учраас айжмаар тийшээ явахтаа хүн бол тэрэн дотор ингээд болоод байл гэж хараад иддэг тий. Ингээд өрнөөс өр мөрөөд цэгцлээл ингээд аргалал гинал ингээд яваад ер нь ингээд амьдрал ингээд өрөндөгчтэй гэсэн баг бодсон явж байгаа хгүй. Тэгэхээр ямар ч асуудалгүй хүний энд байсан хүн нөгөө хүн чинь баг багаар дасан зохицоод ингээд нэг зохицуулаад яваад байгаа хүний зааг ялгаа эрүүл хүн дээр бол маш тодорхой харагддаг. Тухайн хүнд бол тийм зааг ялгаа хүчтэй бол харагддаггүй. Тийм байдал анзаарэгддэг.
Тийм болохоор яг үгүйсгэл буюу надад асуудал үүссэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх мөч бол маш эр зэрэг гаргаж байгаа үе гэж боддог. Эр зэрэгтэй шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм бол тэрэндээ л ингээд үгүй нэг юм байна гэл асуудал үүсч. Би зөвхөн өнгөө дарах гал ингээд байгаа юм да. Би ч юм гайгүй дээ. Ингээл тэр дотор ингээд шавар цууцсан машин шиг хэрэгэлдээд идэг. Гэтэл хүн ингэж байгаа л эрчүүд чинь бол зоримог шийдвэр гаргаж ирлээ. За юу. За энэнийг ер нь бол тий. Ингэж доош орохгүй шүү одоо арайчтэй гээл шууд хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгээд ирэнгүүт эмчтэй хамтын ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр итгэцэн эрүүл мэндтэй холбоотой дондох эмэгтэй холбоотой асуудлууд яадаг биеийн эмгээс ялгаатай нь юу гэдэг хүн халуураал хатгаа авсан байхад л өө би гайгүй ханаа халуун болоно үсттэй энэ буруу заагаад ах шүү гэнэ тий. Гайгүй штэ би ер нь гэл. Эсвэл яг нэг өөр нөвчөл яхаа мохот харуулхад за миний бөөч одоо зүгээр дээ ер нь бол били би өнөөдөр очих боллоо ажилдаа явлаа гэл. Гээд байхад нарцсан гайгүй. Гэтэл дондох эмэгтэй бол тухайн хүний эдүх чармаалт хамтын ажиллагаа мэргэжлийн үнэтэй ингэж явдаг учраас мэргэжлийн үн 100% одоо хичээл чармаалт гаргаад энэ талаас 0 байх юм бол 50% л гэсэн үг. Тэгэхээр хамтын ажиллагаа байдаг учраас тэр үгүйсгэл гэдгийг даван туулах тэр процесс бол их одоо эдрэтэй гэх юм уу да. Гэхдээ олон улс төр motivational interview тийм ээ мотивац төрүүлэх тэр ярилцлагууд бол тухайн өндөгөө асуудлыг одоо өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэхэд түлхэц болоо үт юм аа гэж байгаа. Гэхдээ шилдэг ганц арга гэж юусоо байхгүй. Янз бүрийн байдлаар л хүн ойлгоод бол ирдэг. За тэгэхээр шинж тэмдгийг бол одоо чинь яг ингээд энэ надад би донтчод байна гэд ингээ харахад мэдээж үр ширэнд ороод амьдралын асуудал үүсэж гин тий тэр хүн бие махбодын хувьд ч гэсэн туйлдж гин тий санхүүгийн асуудал гарч гин харилцаа холбоон дээр асуудал гараад эхэлчих юм байна тий ингээд тэнгуүтээ яг миний хийж байгаа юм чинь би ер нь буруудаад байна уу да гэдэг энэ бодол орж ирээд эргэлзээ тэнэгэлзээ их үүсээд байх юм бол та бол нэгэнт ерөнхийдөө энэ донтолтой асуудал танд үүсчихжээ. Та энэ нэг жоох үгүйсгэх бүрийн байдал дээр очсон байгаа юм байна гэж тэр хүн өөрийгөө ер нь ойлгож болох нэ. Надад иймэрхүү асуудал байвал зөв үү? Ер нь бол тийм. Ер нь бол тийм байна. За, кейсүүд бол янз бүр байна л да. Төрний хэмжээ бол янз бүр байна. За, тэгээд зүгээр ноцтой кейсүүд гэх юм бол яг одоо нөгөө гэр бүл болоогүй байгаа нэг залуу тэг найзах нь яг та нөгөө тоглоом солол орхио явцсан байхгүй юу. Тэгээд өөрөө үлдээд одоо ястай үзэж тарсан эцэг ихийнхаа байр савыг заруулаад үр ширээд аруулаад тэгсэн гэрнээ дахиад тоглоод ингээд яг тэр нөгөө нэг тэр ээж нь тэр асуудлыг даван туулж чадахгүй ингээд бараг л одоо зүрхэн зогсчих гээд байгаа таралт нь ингээд ингэчээд байгаа тохиолдол орж иж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдээс илүү хамт ирж байгаа ээжийнх нь хараад ингээд улаан гэрлаасцсан. Энэ хүн одоо энэ асуудлыг цаашаа даван туулж чадахгүй бол ер нь бол маш эвгүй тийм нөхцөлөд орж байгаа тохиолдол ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө яа харахгүй л ээж нүдэн дээр нь маш зүв байдалд ороод ойр хойрхон инлэг твтэл тий. Тэгэл нөгөө даралтныхаа ямиг угаач даралт нь борохгүй. Зүрхэн нүдөө зүрхнийхаа ямиг угаад ч нөлөөлөхгүй гэдэг ийм угаасаа нөгөө стрессийн шалтгаан тодорхой байгаа учраас тэр асуудал шийдэгдэхгүй болохоор гээд. Тэгээ нөгөө нэг одоо хүүхэд ч юм бол ингээд ээжигээ нүдэн дээр нь ингээд маш хэцүү болоод ирэх юм. Сандраад ингээд мэржлүүнд ирж байгаа байхгүй юу. Ээж нь өвдөд эхлэнгөт би донтоод байна гэж өөрийгөө хүлээж зөвшөөрч байгаа юм. Би ингээд жоохон тусламж авахгүй бол манай ээж ерөөсөө нүдэн дээр ингээд энийг дийлэхгүй нэгэд ингээд сандраад ингээд ирж байгаа байхгүй. Гэтэ хүлээн зөвшөөрөлт бол цаанаа бол явагдаагүй. Гэтэ яг хөө мэржлийн үнэтэй уулзаад чиглэлийг хилээд өгөхөр тэр хүн чинь бас учир зүгөө олоод ирж байгаа байхгүй. За өөр жишээ гэх юм бол за өвөмигийнхаа ийм Монголоор нэвтэрч ороод тулд тэтгэврийн зээлийн аваад бүгднийг тоглолцсон. Тоглоо. өвөмөө хоёрын амьдралын амь зуулгын угаасаа л төр дээр явж идэг. Нэг айхтар одоо дотгоцч гачигддаггүй. Өөр их яах нь тансаг сайхан амьдрал идэггүй. Яг л амьдралд нь хүрэл үгүй бивээ явж идэл тийм хөрөөг болгож байгаа. Тэгэл яав болол ингээл утсан дайл эзэнэ таны төрийн зээлч нь 2 сарын өмнө аваад наа чинь бүгдийг аваад ингээд зэгтэлсэн байна. Онлайнаар гэрэмээр хийгээд бүх юм чинь болцсон биз дээ та. Юу тэтгэврийн төр танд одоо яг нэг ийм л ах хүн чинь ийм л үлдсэн байна да гэл. Та ууг мөгтөл ёстой л энэ яах нь байна. Бүүн том шоконд орж байгаа байхгүй. Тийм нөхөл байгаа. За тэгэхээр их дандаа гэр бүлийнх нь авчирж байна. Тий. Энэ бол яав асуудал үүсэл энэ мөнгө төгрөг хайчж өгөөл божиг нахт чинь тодорхой шүү дээ. Энэ тогс нь тодорхой байгаа. За гадаадад ажиллаж амьдэрдэг ганц нэг жишээнүүд байгаа даа л да. Өстой тийм хүний нутагт өстой тий өдөр шөнөгөл ажиллаад идэг гэр орныхондоо явуулж байгаа мөнгө байхгүй. Өөртөө зарцуулж байгаа мөнгө байхгүй. Юуны төлөө ажиллаад байгаа мэдхгүй.
Тэгэл тэр чинь бидрээс өндөр цалин авч байгаа юм л да тэнд. Тэгэл тэр мөнгөө юу алдахгүй. Нэг дөрвч үлдэхгүй. Тэгэхээр хүмүүс гайхаад байгаа байхгүй. Юу ямар сони юм бэ чинь. Гэхдээ нэг талын яд явуулж болно доо. Гэхдээ мөн хүн чанаргүй хүн байна. Яг өндөө бол ингээд яг юм л нөлөөлж байгаа. Гэхдээ яг донд хэмжээ мэрэгжлийн зүгээс харахад бол тухайн хүн бол тэр мөнгийг өөрийнхөө бодол санаагаар захиран зарцуулах боломж угаасаа байхгүй болсон байдаг. Тэр хүмүүс ойлгохдоггүй байхгүй. Сони юм а тий. Монголд 2 хүүхэд нь хоолтой хоолгүй явж хагаад чи сарын цалинг нь аваад үзэхэд 10 сая төгрөгийн баг цалин авч байгаа хүн чинь 1 сая ч болохгүй ингээд ингэнгүүт амардан проблем үүсчихэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хүн дээр нь ярихаар би ямар их мөнгө алдсан би арайчтэй тий тэр мөнгийг би ажиллаад бол угаасаа олж чадахгүй одоо энэ тоглоомороо л олно яаж игээл битсэн л нэг юм тууширсан л хандлага тэр хүний цааш нэгээд татаад аваад яваад байгаа тийм үү. Тэгэхээр ер нь л эргэлзээ байх юм бол мэрэгжлийн хүнд хандах тийм хэцүү зүйл биш шүү дээ. Ер нь л хандаа л асуудлаа. Айгүй л яах вэ тэгэл болоо шүү дээ тий. Жишээлбэл мэдээлэлгээд аваад явчихаа. Тэгээд хамгийн сүүлд гээд хэлэх юм бол ер нь мөрөдө тоглоом гэдэг зүйл чинь хүний хамгийн л үнцэнтэй зүйлсийг нэг нэгээр нь авсараагаал маш хэцүү байдалд хүрээдэг зүйл болохоос биш. Бүх асуудлуудыг нэг нэгээр нь шийдээд амьдралыг их сайхан болгочдөг зүйл биш байгаад байна. Тийм маш гинэн байдлаар бид нар юмд хандаад байна. Тэрний чинь цаана одоо химэл оюухан ажиллаж байна. Хэнийг яах вэ гэдгийг бүгд мэдчихэж байгаа. Тэгээ за чинь угаасаа ингээл тоглоомын хэв шинжийн тооцоолол за энэ хүнд хизээ хідэн төгрөг өгөөд аваад ингэх үед энэ хүн асуудал руу орох вэ гэдэг чинь тооцоолоод гаргаад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээ маш амархан гаргаад ирчихэж байгаа. Тэгэл ерөөсөө л ингээл юм хүний сэтгэл зүйтэй маш сайн тоглодог тэр програмны өөдөөс хувь хүн ганцаараа бол одоо юм их хэцүү. Тэгээ цаагаар бол маш их заллингийн юм явж байгаа байхгүй. Тэгээ зарим тэр нөгөө хөл бөмбөгийн тоглолт моголч чинь бүр өндөр хэмжээний тоглолт биш бол тоглолтын 8-aalцч тийм ээ л та. Тоглолт явж ангууд угаасаа илэрхий хожих баг хожигдох баг хоёр тоглоомч хүмүүс ч хамаг мөнгөө энэ баг дээр тавьчт юм байна. За тэгэл янгууд нэгдүгээр үе дээр бол тасард юм байна. Хүмүүс ааста алж гэж чинь найдвартай болчлоо гэл тий. Тэгэл ингээл оноо өгөөсөж явсаар байгаад 1-2 онооны зөрүүтэй тал бөмбөр энэ төр нөгөө хожиж исэн баг нь хожигдтойгоо л ингээд хэдэн зуун сая доллар тэнд чинь дэлхийд ирээд тавьсан байна шүү дээ. Бүнгэл ороод ирчих واخ. Тэгэнгүүт тийм багуудын чинь цаана нэг эзэн байгаа тийм үү. Ингээд тоглолтыг 8-aalцчтэй юм л да тийм манад хожигдчих. Бооцоо ингээд орохоор чамд одоо хэдэн сая доллар өгч тийм үгээд. Тийм залингийн юмны араас бид нар ингээд яах вэ? Ингээд одоо тэр гоё мүлээгээ суугаад байна гэдэг бол ер нь димил юм байгаа юм даа л гэж тийм ээ. Тэгэхээр зарим хүмүүс бүр гайхаад байгаа шүү дээ. 2 жилийн өмнө 2-3 байртай хэдэн машинтай тогтцсон бизнестэй тийм үү. Тэгэл миний сонирхтыг юм чи зөмөр хар гээл явж идэг бүх юм зэгцэрсэн гэж явж ирсэн чинь. Жил хасын дотор ингээд эргэж ингээд гайхаад байгаа ямар сони юм бэ гэдэг бүр ингээд бүр гайхаад бүр шоконд орцсон бүр ингээд яан зүрээр бодоод ийм бэд юм бахтай шүү дээ. Балаагүй маа тэр одоо морины уян дээр явж байгаа нэг нөхөрл надад покер гэдэг юм ингээд тоглолт гэж хэлж гисэн. Өстө тийм юм руу намайг оруулах гээд нөгөө морь байхгүй нөгөө хэдэн машин байх нөгөө байр байхгүй юу ч байхгүй. Тэгэл яасан одоо нэг эхнэр хүүхэд нь одоо тэгэл одоо энэ хоёртой хүүхдүүдээ одоо би өсгөндөө гээд тийм байдал төрөгцөн хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ процесс чинь зүгээр л тоглоом наадам шиг эхлээд дараа нь амьдралыг манчилаад авчиж штэ. Нөгөө талаас гэх юм бол донд хэмхтэй болчлоо гээд бас тэнгэр хүмүүрчлээ гэж хитрхи бас яах хэрэггүй. Тэн дээр чинь бол ажиллах боломж олцоо бол байдаг юм аа. Тийм ээ эмчилгээнд хамрагдаад зөндөө хүмүүсийн учир зүйн талигдаа сайн сайхан болоод явж байна. Амаргүй болж өгвөл энэс бол өөрсдөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа гэх юм бол яах вэ? Шаардлагатай тусламжаа зөв аваад явсан хүмүүс бол бүх юм ингээд сайн сайхан болоо явж штэ тийм ээ. Тэгэхээр олон хүмүүс одоо үр дүн гарч जैन. Тийм учраас энэ чиглэлээр бол ажиллах тийм шалтгаан болж байгаа байхгүй тийм ээ. Тоглодог хүн болгоно л огт одоо эмчилгээ авахгүй яваад байвал тэр байдлыг одоо бид нэр тэр чиглэлд ажиллах ямар ч урам зориг байхгүй болно шүү дээ тийм үү. Тийм болохоор бол аль нэг цэг дээрээ сухаарл авч байгаа тэр бол таны одоо хамгийн зөв эхлэн цэг байх нь шүү. Тэгээд дэрэгдээ байгаа хүмүүсийн хэлж байгаа үгийг сайн сонс. Ямарваа нэг юм эхлүүлэх гэж байгаа бол бусдаа сайн асуу, сайн судалгаа хийгээд яв тийм ээ. Тийм тэгэхээр энэ одоо асуудал маань нэг харамсалтай зүйл нэг юм бол маш олон жилийн хөдөлмөрөөр босгоцсон байгаа тэр амьдрал эцэг ихийнхаа хөлсийг тэр хүч хөдөлмөр энергийг зүгээр л нэг танихгүй хүн авчиад маа гэдэг ингээл гардаа тавьчихж байгаа тийм адилхан бодол мөнгө авчиад тавьчихж штэ тийм үү.
50 сая төгрөгийн те одоо 50 100 саяын байр авах гээд хүн хэдэн жил хөдөлмөрлөв те 100 сая төгрөгчөнд бодлоо нэг танихгүй хүн гардаа за замаа авда нэг авда гэж өгч байгаатай ерөөс ялгаа байхгүй. Ялгаа байхгүй шүү дээ. Яг сонирхолтой мэдээлэл өгсөн гантулга эмчтэй баярлаа. Ажилтан амжилт хүсье. За баярлалаа. За.